Зөрчлийн тухай ойлголт. Аливаа хууль тогтоомж нийгмийн харилцааг зохицуулж байдгийн хувьд заавал биелэгдэх шинжтэй байдаг. Энэхүү заавал биелэгдэх шинжийг сайн дурын болон алавдлагын гэсэн үндсэн хоёр аргаар хангадаг бөгөөд алавдлагын аргын нэгэн хэлбэр нь хууль тогтоомжийг зөрчигчид хариуцлага хүлээлгэх явдал юм. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжоор урьдчилан хоригдсон буюу нийтээр дагаж мөрдгөөр тогтоосон дүрм журмыг зөрчсөн үйлдэл эсвэл төхөд зөрчлийн тухай хуульд хариуцлага хүлээлгэхээр заасан бол түүнийг зөрчил хэмээн үзнэ. Жишээ нь давс яожуулж яод дутлаас сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт хүнсний яожуулсан давс борлуулна. Монгол улсад хүнсний яожуулсан давс импортлно хэмээн хуульчилсан. Үүнтэй холбогдуулан хүнсний давсыг үйлдвэрлэлийн аргаар стандартын дагуу яожуулаагүй. Эсвэл Монгол улсын стандартлын шаардлага тохироогүй яодын агуулмж бүхий давс импортлсон бол тус хуулийг хэрэгжүүлээгүй зөрчил үйлдсэн гэж үзэж буруутай этгээдэд зөрчлийн тухай хуулийн 6-гийн 13 заасан хариуцлага хүлээлгэх үндслэл бүрдэнэ. Гэвч зарим тохиолдолд улсын их хурлаас зөрчлийн тухай хууль тухайлан хуульчлаагүйгээр хүн хуулийн этгээдийн үйлдэл эсвэл төхөг зөрчил тооцож эрх бүхий этгээдээс хариуцлага хүлээлгэхээр тусад нь хуульчлах асуудал гарч байна. Үүнтэй холбоотойгоор зөрчил хэмээх ойлголтыг дан ганц зөрчлийн тухай хууль заасан хүрээгээр хязгаарлах боломжгүй болохыг анхаарах хэрэгтэй. Жишээ нь хог хаягдлын тухай 2017 оны хуулийн 43 дугаар зүйлийн 43-ийн 1 хог хаягдлын тухай хууль тогтоом зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч, цагдаа болон сум дүүрэг, баг хорооны засаг дарга дараах хариуцлага хүлээлгэнэ. 43-ийн 1-ийн 1 энэ хуулийн 7-гийн 1-ийн 2 заасан журмыг зөрчсөн бол хүнийг 200 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгохоор хуульчилсан. Зөрчилд хамаарах үйлдэл эсвэл төхөөн эрүүгийн хууль заагдсан гэмт хэрэг гэх ойлголтоос дараах шинжээрээ ялгагдана. Гэмт хэрэг гэж зөвхөн эрүүгийн хууль заасан нийгэмд аюултай, гэмбуруутай үйлдэл эсвэл төхөө хэлэх бол зөрчил гэж хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчлийн тухай хууль болон бусад хуульд эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл эсвэл төхөөг хэлдэг. Гэмт хэрэг нь тухайн буруутай этгээдийн гэмт санаа зорилгоор тодорхойлогддог бол зөрчил нь тухайлан тодорхой нэг хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэсэн санаа зорилгыг шаарддаггүй онцлогтой. Гэмт хэрэг нь учирсан хохирол, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, үр дагавраараа зөрчлөөс үлэмжих байдаг. Гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилго нь буруутай этгээдийг зээрлүүлэх, шийдэх явдал байдаг бол зөрчилд хүлээлгэх захиргааны хариуцлагын үндсэн зорилго нь учирч болцсохгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Зөрчил ба гэмт хэрэг. Жишээ 1. Зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих. Эрүүгийн хуулийн 27-гийн 10 дугаар зүйл. Автотεύрийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журамд зөрчих. Зөрчил ба гэмт хэрэг. Жишээ 2. Хүүхдийн эрхийн тухай хууль зааснаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчиг бүрдүүлэх, хүүхдэд хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, бусад байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг наад захын хэрэгцээ зүйлээр хангах зэрэг үүргийг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй бол зөрчил үйлдсэн тооцно. Харин уг үйлдэлийн улмаас хүүхдэд хохирол учирсан бол гэмт хэрэг хэмээн үзэх үндслэл болдог. Зөрчлийн үр дагавар хизээ илэрснээс үл хамааран тухайн зөрчилд үлдэгдсэн үеийг зөрчил үлдсэн хугацаанд тооцно. Ингэхдээ зөрчлийн тухай хуулийн 1-ийн 5 дугаар зүйл заасанчлан зөрчлийн шинж байдал төрлөөс хамаарч тухайн зөрчилд шийтгэл доногдуулах хүн хэлцэх хугацаа 6 сараас 2 жил хүртэл байна. Зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо зөрчил үлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үлдсэн газар тооцохоор хууль заасан. Зөрчилд оногдуулах шийтгэл нь торгох, баривчлах,
эрх асах гэсэн төрөлтэй байна. Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлогыг нь хураана. Хяналтын асуулт. А компани 2016 онд байнгын ажлын байранд иргэн бэтэй 1 жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулж, жил бүр гэрээгээ сунгах замаар 2018 оны 1 сар хүртэл ажиллуулсныг мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2019 оны 4 сард илрүүлжээ. Зөрчил үйлдсэн хугацааг хэдийнээс эхлэн тооцох вэ? Зөрчлийн тухай хуулийн 8-ын 6 дугаар зүйл заагдсан хулгайлах зөрчлийг эрүүгийн хуулийн 17-гийн 1-р зүйл заасан хулгайлах гэмт хэрэгээс ялгах объектив шинж нь юу вэ? Ханс Задлын сан түүний эрх зүйн боловсрол академиас эрхлэн явуулж буй видео сургалт хөтөлбөр.